За өдрөмөндөө. За би төрөөнийхөө бичлэгтээ нэг хүчирхийлэл хүүхдүүд одоо дунд сургуулийн хүүхдүүд яга хүчирхийлүүлдэд байна гэдэг нэг сэдвээр бичлэг хийсэн байгаа. За тэрэн дээр бас жоохон зарим зүйлээ орхидуулсан байна. Тэрийг одоо энэ бичлэгээрээ үзээгээд ярьчих гэдэг ингээд удаа сууж байна. За та нар бидний мэдж байгаа одоо ингээд зурагт үзэхээр ялангуяа Америкт тийм хэрэгүүд их маш гардаг штэ. Дунд сургууль хүүхдүүд ингээд нэг буудаж алдаг. Ингээд зурагт үзэхээр л одоо тэр дунд сургууль тэдэн хүүхэд буудууллаа, багштайгаа тэглээ ингээд маш аимшиг тэргүүд гардыг маань Америк гэдэг бас. Америкч арчилсан улс байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө л юмгийн тэрэг одоо гараад байдаг. А гэтэл одоо Оросын холбооны улс юм уу бусад улсуудад бол тийм юм ажигддаг. Яг хэмэрсэр байдаг боловч тийм юм олныг хамарсан буудлага бол энэ төр болдог. За тэр Америкт тэр яагаад энэ сургууль дээр ингээд сурагч ингээд буу аваад ингээд би нэг буудаад байна нэг вөхөр нөгөө Америкч нөгөө өөрийгөө хамгаалах тийм буу зэвсэг элбэг орон юм л да. Тэр нөгөө гэмт хэрэг хийх боломж маш их байгаа байхгүй юу? Ханаас буу олох боломжтой. За энэ хэрэг яагаад гарч ийн вөхөр нөгөө анги дээр ингээ хүүхдүүд ингээ бие нэг ялгуурлан гадархдаг. За тэр хүүхдүүдэд ямар үзэл байна вэ гэхээр би бол одоо баян айлын тансаг дээд зэнзааны хүүхд гэдэг ингээд өөрийгөө нэг юм хаанд өргөмжлөөд эргэн тойрон тэр хүүхдээр хүрээлүүлээд өөрийнхөө ингээд тэр нөлөөнд ороогүй хүүхдүүдийг өөрөөсөө ингээд дор гэж үзэж ялгуурлан гадуурхаж илдвэр хэлдэг. За энэ ингээд ялгуурлан гадуурхацсан хүүхэд яадаг вөхөр эцгийнхтэй хэлэхээр тэр нь эцэг нь ойлгохдгоо тэрийг зарим сонсдогч байх. Тэгээд аргаа ороод яадаг вөхөр тэдрийг шууд устгая гэж бодоод гэрээсээ ямар нэг буу олж аваад бүгдийг бодож устгадаг. За энэ бол ингээд гэмт хэрэгээ цааш шалтгаан нь ерөөсөө л энэ одоо хүчирхийлэл ялгуурлан гадуурхтай холбоотой юм аа. За яг босд улсууд яагаад гарахгүй нэхэр тэр хүүхдэд шууд тийм буу илбэг олдохгүй. Тэгээд бас тийм төрлийн гэмт хэрэгүүд гарч ил байгаа шүү дээ. Тэгэхээр одоо манай Монгол улсад яаж нэг хэрэг би нэг зодож шин. Яг буу олдвол аягүй буудаж магадгүй. За энэ яагаад ийм болж байгаа нөхөр нөгөө л миний хэлдэг өөрийгөө таньж мэдээгүй монхог би гэсэн үзэлд баригдсан хүмүүсийг хийж байгаа ажил. За хөвчлэн яаж яа нөхөр одоо ер нь гигантэ мэрэгдүүд хэлдэг юм л да. Хүн ингээд дотооддоо хайр байхгүй. Хоосныг мэдэрдэг, маш их хоосныг мэдэрдэг. За тэр хоосноо юугаар дүүргэж яа нөхөр мөнгөөр дүүргэж чинь мөнгө эрх мэдэл албан тушаал. Тэгээ тэрний хойноос өгтлөө хөөцөлдөө бид нар ч одоо хүний төрлөх жанр юм одоо аливаа юмд шунах гэдэг чи одоо бид нар тийм амар салж чадахгүй хүн бүхэл тэр хойноос хөөцөлдөг. Ягаад гэвэл тэр хүмүүс чинь би гэдгээ мэдгүй учраас дотоодох тэр хоосон зайгаа хоосон хөндий байдлаа мөнгө эрх мэдэл албан тушаал тийм юмар дүүрэх гэж оролддог. За тэгээд мэдээж мөнгөний хойноос гүйж байгаа юм чи тодорхой хэмжээгээр мөнгөтэй болж чадна. За тэгээд хүүхдүүдтэй тэр хүмүүс яаж харьцаж яа нөгөө хүүхдүүдээ ерөөсө хүн гэж хардаг. Хөвчлийн тэр мөнгө төрөнгөтэй аав ээжүүд яадаг вөхөр зүгээр л эд өөрийнхөө өмчийн эд хөрөх шиг харцдаг. За яг гэгэт мэрэгдүү бүгдээрээ л тэгж хэлдэг. Хүнийг хүн гэж ерөөсө хардаг. Би чамайг төрөөсөө учраас чи бол одоо миний эрх мэдэлд байна. Чи миний дураар одоо миний хэлснээр байх хэрэгтэй гэж ингээд зөрчил үүсдэг л дээ. За энэ зөрчил бол бурхан багшийн амьдралд одоо буддаач гэсэн тохиолдсон. Буддаач гэсэн одоо аавтайгаа тийм таарамжтай харилцаатай байгаагүй шүү дээ. Яг бол аав нь Сиддхартыг ямар хөсөл мөрөөдлийг ерөөсө тоогоогүй. Чи хаан болох ёстой, улсыг удирдах ёстой, дайн тулаан хийх ёстой гэсэн гэтэл одоо Сиддхарт чи бол шал өөр юм мөрөдж байгаа байхгүй юу? Юун дайн тулаан, юун тэр албан тушаал. За ингээ эцэг эхчүүд хүүхдүүдийн хооронд ийм зөрчил үүсэж байгаа чинь ерөөсөө тэр эцэг эхчүүд нь дотооддоо хайр байхгүй нэг баах мөнгө төгрөгөөр дүүргээд тэгээ тэр мөнгөө одоо хүүхдээ яг мөнгөөр хангаад байгаа юм л да. Тэгсэн мөртлөө хүүхдээ хайрладаг. Яг эцэг эхчүүд ихэнхдээ хүүхдүүдэд юу гэж хэлж яах нөхөр би чинээ бүх зардлыг дааж шít чи одоо яагаад ингэж миний үгэнд орохгүй байгаа. Гэтэл хүүхд чи өөрт нь үзэл санаа гэж байгаа, хүсэл мөрөөдөл гэж байгаа. Маш их юм хүүхдийн дотор процесс болж байгаа. Тэгээ тэрийг сонсохгүй болохоор хүүхдүүд чинь нөгөө маш хэцүү байдалд орж байгаа юм л да. Тэгээд яг хүмүүс ингэж байгаа хүүхдүүдийг одоо эцэг их нь гэрээ хүмүүжлэлээр одоо хүмүүжүүлэх ёстой гэдэг байгаа. Гэхдээ яг бид нар эртнээсээ л монголчууд чи гэртээ ингээл нэг бөөрхий гэртээ хамтран ингээл бүгдээрээ бөөндөө амьдрал биенээсээ суралцаал явж исэн.
За яг хөө тэгээ нөгөө гэрийн хүмүүжил гэдэг чинь бас нэг өрөөсгөл талтай байхгүй хоёр талтай. Бүхнийг одоо гэр дотор суугаад амьдралын бүх ухааныг мэдэх боломжгүй шүү дээ. Тэр эцэг эхчүүд нь одоо ихэнх нь л одоо мэдлэг боловсрол одоо тийм өндөр мэдлэг олж авч чадаагүй өөрөө мэдэх хэмжээнд л одоо хүүхдүүдэд хэлж байгаа шүү дээ. Тэгээд эцгийн хэлж байгаа бүх юм хэлж байгаа юм чинь бүх орчлын ертөнцийн үннийг хэлж чадахгүй шүү дээ. Гэтэл хүүхдүүд бол орчлын ертөнц бүх явраг таних хэрэгтэй байгаа, өөрийгөө таних хэрэгтэй байдаг. Гэтэл тэр мэдлэгийг ээж аваад өгч чадахгүй, тэрийг хэн өхөөгөө сургууль соёл одоо нийгмээс л авна шүү дээ. Тэгээс одоо гэрээ хүмүүжил гэдэг чинь яг нэг л өрөөсгөл тал мэдээж эцгийнхэн сайн эцэг ихтэй хүмүүс бол одоо яг сайн хүмүүжлийг авах боловч үндсэн гол мэдлэгийг бол амьдрал дээр л олж авна шүү дээ. Сургууль дээрээс болно. За гараад бизнес хийж болно ингээл амьдрал дээр ингээл гараад ирэхэд чинь тэр бүх чинь мэдлэг болдог байхгүй бид нарт. За тэгээд мөнгөтэй хүмүүс чинь одоо хүүхдүүдэд ингээд эд хэрэгцэл гэж хардаг. Байрал идэх юм ингээл бүх хэрэгцээг нь хангаад байдаг. Гэтэл тэр хүнд чинь тэр хүүхд чинь орчлон таних маш их хэрэгтэй шаардлага байгаа шүү дээ. Хүү яагаад сэтгэлээр гутардаг, яагаад үйлдэл хайр гэж юу юм, яагаад нэг үзий яддیں۔ Гэл бүхнийг ингээд мэдэх хүсэл байгаад байдаг. Тэгээд ингээд нөгөө эцэг эхчүүдийн тэр ялангуяа тэр мөнгө хөрөнгөтэй их баян гэдэг хүмүүс хүүхдүүдэд ингээд өөрийнхөө эрх мэдэл энийг одоо яах ч одоо яах вэ гэсэн ийм хандлагаар ханддаг учраас эцэг их болон хүүхдүүдийн хооронд зөрчил маргаа үүсдэг. Тэгээ нөгөө хүүхдүүдэд ингээд эд хэрэгслэ гэж үздэгээс хүүхдүүд нь эцгээс хайрыг ерөөсөө мэдэрдэггүй. Тэгээд нөгөө дотроо юм шаналаа шархлаад байдаг сэтгэл нь. Тэгээ магадгүй эцгийн тэдрэг хүчирхийлдэгч байж болно. Сэтгэл зүгээр болон эдмэд одоо бие махбодоор. Тэгээд тэр хүчирхийллээс хүүхдүүд яах вэ гэхээр тэр нэг өөрт байгаа тэр сөрөг энерги ямар нэгэн байдлаар хадгачлах хэрэгтэй болно. Тэгээд тэрийг гаргаж байгаа нэгэд одоо ингээ өөрийнхөө чадах хэмжээнд ингээ өөрөөсөө доор гэж үтсэн хүүхдийг одоо гимтээж зодох ингээ хүчирхийлэл үлдэж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл тэр хүү зодож байгаа хүүхд чи өөрөө дотроо маш их сэтгэлийн зөвөр шаналгаатай. Тэгээд тэрийг гадагшлуулахын тулд хэн нэг ингээ дарамтлах хэрэгтэй болдог шүү дээ. Гэхдээ чи одоо яагаад ихэвчлэн хүчирхийлэл хүүхдтэр болоод байх нөхөр нэг хүүхдүүд чи өөрийгөө хамгаалах чадваргүй. Тэгэл одоо дурын хүн очиад хүүхдүүдийг ингээд дарнлаад зодоод мэдээлээд юм хүчирхийлээд байдаг. Тэгээ нөгөө эмзэг байдал дээр нь очиад ингээд хүчирхийлэл үүсээд байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ хүчирхийлэл гэдэг чинь ийм шалтгаан өөр тэр хүүхд чинь өөрийнхөө дотроо ингээд бас л сэтгэл зүйн асар их зовлон бэрхшээлтэй байгаа учраас тэрнээсээ болоод ингээд бусдыг гэмтээдэг. Тэгээд тэр одоо бид нар мэдэндээ ингээд амьдрал дээр яадаг вөхөр одоо ингээд компани одоо захирал юм уу хэн нэг нь дээд албан тушаалтан доор ажилчтай ингээд өөрөө нэг стресстэй байхгүй тэр чинь амьдрал нь амарх биш. Тэгэл нөгөө тэр стрессээ яг өөр ажилчтай гаргадаг. Тэгэл доод тушаалынхаа хүмүүсийг одоо энэ ярамгүй цэргийн цагдаагийн ажлын хүмүүс тийм байдаг шүү дээ. Дээрээс нь очиод дарган загнаж тэгвэл даргах загнуулсан уураа доод ажилчтай гаргадаг. Доод ажилчид нь одоо яг өөр бас хэн нэгэн тэр уурч гаргадаг. Ингээл биенийхээ дээрээс шатаараа ингээ стрессээ доошо гаргаад байдаг байхгүй юу. Тэгээ тэр нөгөө стрессээс хэрхэн салахаараа ухаанаа мэдгүй учраас л бусдыг гэмтээчвэл одоо би стрессээс гарах юм байна гэж ингээ мунхан ойлголттой яваад байгаа байхгүй юу. Тэр хүн алж байгаа хүмүүс ч одоо яаж яах нөхөр би хүн алчих юм бол миний энэ өө гашуу тайлхдах юм байл ингээд өс хонзон гэдэг юм чинь өөрөөс л тэрнээс л үүсдэг байхгүй юу. Одоо хүмүүс яадаг вөхөр ингээд одоо бидний ордны хүмүүс ингээ гэмтэйг шархлаад ингээд одоо амийн хөнөгч юм ийм гэмтэргүүд маш их гарч байгаа шүү дээ. Тэр чинь хайраас болж байгаа байхгүй юу. Өөрийгөө хайрлж байна. Өөрийгөө бусдаас илүү хайрлж байгаа учраас бусдыг гэмтээдэг. Тэгээд тэрнээсээ болоод өс сангиддаг. Тэгээд нөгөө гэмт хэрэг хийсэн хүнээс очиод алчж байгаа байхгүй юу. Одоо тэгээд алдсан ч гэсэн тэгээд тэрний доторх нөгөө уу гашуу харамсал нь ерөөсөө алга болдгоо. Тэгээд энэ гэмт хэргийн шин чанар чи ийм шин чанартай байдаг. Хүмүүс доторхоо гэмт өөрийнхөө ингээд дотоод шархалсан сэтгэлийн шархаа бусдыг ингээд тамлаад зовоосноор ингээд гаргана гэж бодоод ингээд зоогоод байдаг. Гэтэл тэр нь улам их үеийн үүрэг үүсгээд улам их шархыг үүсгээд байдаг гэдэг ерөөсөй ойлгохгүй байдаг байхгүй юу. Тэгээ үс сонзон гэдэг юм чи ийм юутай л холбоотой. Тэгэл өөрөг нь гэмтэй шархлаа гэж бусдыг ингээд зовоосноор би өөрөө сэтгэлийн амар тайван байдлыг олох юм байна гэдэг хөтлийн эсэргээрээ болчдөг. За тэгээд нөгөө мөнгөтэй баян хүмүүс чи ингээд хүүхдүүдэд одоо өсгөж сангаахгүй бүх юмар хангаалга мөртлөө хайрыг ерөөсөө мэдрүүлдэг. Тэгээ нөгөө хайрыг мэдрээгүй хөвч яах вэ? Бусдыг бол маш хүч бусдад маш харгас хандаж байгаа шүү дээ. Тэгээ энэ зөрчил маргаан чи ерөөсөө би гэсэн эгоноос л үүсэж байгаа шүү дээ. Мунхаг. Зөвхөн өөрийнхөө энэ
махан биеэл би гэж бодоол ингээд тэрнээсээ болоод одоо бусдыг доор үздэг. Тэгээ одоо инх гигантэ мэрэгдүүд хэлдэг ш. Хүмүүс өөрөө дотооддоо хайр байхгүй учраас тэр хайраа нөхдөг мөнгөөр бааханд өргөждөг. Тэгээ мөнгө бол яг чухал амьдрал чухал шүү дээ. Мөнгө бол хэцүү. Гэхдээ мөнгө бүхнийг шийдэхгүй шүү дээ. Одоо энэ та нар фэйсбүүкээс харж байгаа унааш баян хятад мөнгөтэй хятадууд эмчилгээ байхгүйгээд одоо ингээд мөнгөө тэрэл өгч байгаа шүү дээ. Тэгэхээр яг уу бүх зүйл болоо мөнгөөр бүх зүйлийг орлуулж болохгүй. Орлуулж чаддгүй юм байна. Тэгээ энэ үзэл чи яаж нөгөө өөрөөгөө бусдаас дээгүүр гэж үзэж байгаа байхгүй эго. Тэгээ бусдыг одоо доор ингээ ялгуурлангаад бол би бол одоо маш дээд мөнгөтэй баян учраас самаас илүү дээр гэж үзээд байна. Гэтэл бурхан бол мэрэгдүүд сургадаг ш. Хүн бүхэн хинтээс харьцуулсгүй хосгүй юм аа. Тэрийг одоо нэг нь доор гэх юм байхгүй бүх зүйл төгс гэж үздэг. Тийм учраас энэ мухаглаас болоод ингээд гэн тэрэг одоо ингээд гардаг байхна гэдэг. Тэгэхээр одоо энийнээс одоо яг салж болох арга нь одоо яг хүмүүс ингэж байгаа энэ тэр мө гэн тэрэг хийгдсэн хөгдөг очиод балбаа хийчээ одоо тэрийг өстө хариуцлага хүлэе. Яг энэ чинь хариуцлага хүлээгээд явна л та хууль одоо Монгол улс чинь хууль эрх зүйт хуультай орно шүү. Тэгэхээр хуулийн хариуцлага хүлээх хэл байх. За тэгээд энэ чинь нэг удаа ингээд яг биш ийм гэн тэрэг цаашдаа гарна шүү. Амьдрал болсон байна ингээд. Яг тэгвэл тэрийг ухаараагүй хүмүүс маш олон байгаа байхгүй юу? Тим хүүхдүүд энэ одоо манай нийгэм болоо дэлхийд дүүрэн байна. Тэгээд тэр хүмүүсийг одоо яаж энэ гэн тэргээ багасгах вэ гэдэг тал дээр бид нар анхаарах хэрэгтэй. Тэгэхээр яг одоо энийг яг нөгөө мэдлэг ухаарал тэргээр л засан шүү дээ. Тэгээд одоо тэрийг одоо уг нь бол одоо хэрвээ одоо хүмүүс даач ойлгохгүй байгаа юм. Уг нь бяцлагалд л одоо энийг заадаг байхгүй юу? Хүн гэдэг юу юм, юунаас бүтдээ, яагаад үзий яддээ, яагаад хайрлтыг энэ ч одоо ямар очтой орчлон ертөнц гэж юу юм гээд энэ бүгдийг ингээд заагаад ирэхээр хүн чинь би энэ ганцхан бие махбод шүү юм байна. Одоо би гэдэг эгороо давал одоо ингээд болдгоо юм байна. Бид ч одоо бусдаас хамаарч амьдрд юм байна. Ч одоо бүх юм хоорондоо харилцаа хамааралтай юм байна гэдэг ойлгоод ирэх юм бол ингээд хүчирхэл багс тийм л одоо бурхан багшийн сургаач тийм баг шүү дээ. За энэ хүчирхэл юунаас бий болж байгааг бол хувь хүмүүсээс үүсдэг. Одоо биднээс. За тэгээ бид нар чинь одоо юу болж байгаа нөхөр хүмүүс чинь одоо хувь хүмүүс буюу энэ хүмүүс юу нийгэм юунаас тогтож байгаа нөхөр гэр бүлээс тогтож байгаа байхгүй юу? Одоо бид нар чинь хоорондоо эрэгтэй эмэгтэй хүмүүс чинь хоорондоо гэр болоо тэгээд хамаатан сатаа ах トゥ гэдэг ингээд ийм олон бүлэг хүмүүс гэр бүлээс нийгэм тогтож байгаа. Гэр бүл нь юунаас хувийнаас тогтож байгаа. За тэгэхээр ягаад ийм хүчирхийл таагүй юм бий болж байгаа нөхөр энэ хувь хүмүүсийн аз жаргалгүй байдлаас буюу монхоглолоос бий болж байгаа. Тэгээ хувь хүмүүс чинь ингээд аз жаргалгүй байхаар яг гэр бүл аз жаргалгүй байна. За гэр бүлүүд аз жаргалгүй яхах нийгэм даяар аз жаргалгүй байна. За нийгэм даяар аз жаргалгүй бол яг дэлхийн ертөнцийн улс орон даяар аз жаргалгүй байдал бий болох нэ. Тэгэхээр чи ерөөсөө шалтгаан нь ингээд бид явж байгаа л биднэртэй л холбогддог тийм. Тэгээд судлаад ахаар ингээд юугаас нь болоод ахаар ингээд нөгөө хүний монхог үзэл би гэх одоо эгоноос л болдог юм болж таарад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэнийг арилгахын тулд тэр монхог би гэдэг үзлээс яаж салтын бэ гэхээр одоо тэр чинь бяцлагалдал заадаг байхгүй юу. Тэгэхээр бяцлагал одоо заагаад ингээ харилцаа хамаартай бид нар бүгдээрээ хоорондоо хамаарч ингэж амьдрд юм а гэдгийг ойлгоцсон юм бол эзэш хүчирхийл үлдэхгүй шүү дээ. Тэгээд одоо бурхан багш манайх сургадаг шүү дээ. Нийгмийг сайн сайхан аз жаргалтай болгоё гэвэл ингээд хүн бүхэн амар амгалан байвал одоо бид нар яг үндэ цагдаа сэргийлэхэд ямар юу ч хэрэг байхгүй шүү дээ. Яг тэгвэл тэд нар чинь нөгөө буруу зөвөө ойлгодог. Гэмт хэрэг хийх нь буруу гэдгийг ойлгосон хүн бол гэмт хэрэг хийж хийхгүй шүү дээ. Одоо ялангуяа одоо энэ Азийн орнуудад одоо бид нар мэдж байгаа шүү дээ. Түүх судлаад үзэхээр Азад одоо яг дайн тулаан болж исэн. Гэхдээ энэ Европ шиг тийм их дайн болохгүй гэж. Яг тэгвэл ялангуяа энэ Азаас буддаас энтгийг орнд одоо буддизм их тархсан учраас тэнд дайн тулаан ер нь бараг л болдгоо. Хэр баргийн дайн тулаан болдгоо. За гэтэл Европт юу болж байгаа нөхөр одоо 100 жилийн давтамжтай л одоо ингээл 100 жилч явахтай 50 жилийн давтамжтай л ингээл дэлхийн 1-р 2-р дан одоо ч гэсэн Европ дайтай л байгаа шүү дээ. Энэ чи яаж яа нөхөр ерөөсөн монхог үзлээс үүдэлтэй. Яг нь Христ Есүс Христийн сургаал одоо хичнээн Европт дэлгэрсэн ч гэсэн тийм одоо гүнзгий нэвтэрч чадаагүй шүү дээ. Хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүртлээ. Тэгээ одоо Христийн шашнаас одоо хүмүүс амьдралын үннийг одоо олж чадахгүй болохоор одоо сүүлийн үед одоо буддизм дэлгэрч байгаа.
Гэтэл Азид бол одоо хэдэн тэрбум Азийн бараг 70-80% дэлхийн хүн төрөлхтөд 70-80% нь Азид амьдарч шүү дээ. Маш олон тэрбум. Тэгэхэд тэд нар одоо ингээл Европ шиг байнга хийгээл ингээл 50 жилийн зайтай ингээл дэлхийг амарсан дайн тулаан хийж байгаа юм хаана байхгүй л шүү дээ чи. Цаана бурхан багшийн сургаалын ачаар энэ чинь дэлхийн амар амгалан байж шүү дээ. Гэтэл нөгөө бурхан багшийн сургаалч одоо бүх дэлхийд түгэж чадаагүй одоо ингээ одоо энэ лалын шашинтай Пакистан, Афганистан энтерт бол дээр тодорхой хэмжээнд бол бурхан багшийн сургаал нэвтэрсэн байдаг. Яг хөө тэгээд цаг хугацааны ирэхээр буцаад одоо энэ исламын шашинд орцсон. Тэгэл одоо дайн тулаа бас асарахгүй ингээл би нэг алж ядаад хүчирхийл ингээд хаасаагүй байж байгаа чи ерөөсөө би гэдэг энэ мунхаг үзэлтэй л холбоотой. Тэгэхээр энэ мунхаг үзлийг яаж ярилцах вэ? Энэ мэдлэг ухаарлыг яаж хүмүүст хүргэх вэ гэд ингэж хүргэж нэг одоо гэр бүлээ аз жаргалтай болно, хуу хүмүүс аз жаргалтай болно. Тэгжээж улс их орон аз жаргалтай болно. Тэгэхээр хүчирхийлээс өөр шалтгаан нь ерөөсөө нөө бурхан багшийн хэлдэг мунхаглал байхгүй үл юмыг мэдэхгүйгээс л болж байгаа юм. Тэгээ энэ хүүхдэд бол одоо энэ хүүхдүүдэд би энэ одоо ингэж гимтэх нь буруу. Энэ чинь одоо гимт хэрэг юм а гэдэг ойлголт тэднэрт төрөөгүй байна. Тэгээ тэр ойлголтыг одоо заах сурах хэрэгтэй. Тэгээ ялангуяа манай ширхтэр амьдрах урлагт хүүхдийн бяцлал гэж байдаг юм л да. Тэр хүүхдийн бяцлалд бол одоо тэр бүх арга техникүүдийг заагддаг. Одоо хэрвээ миний эрх мэдэлд авч хүрэхгүй болдог бол одоо тэр их сургуульд хүүх анги болгоно гэн заах хэрэгтэй гэж бодож байна. За тэгээд тэгж зааж болдгоо мач гэсэн одоо манай багшийн гаргасан бүх техникүүд байна шүү дээ. Насан туршидын курс, залуучуудын курс үуч байна. Одоо бүх залуучуудад яаж ирч хүчтэй амьдрал урам зоригтой явах вэ гэдэг энэ залуучуудын курс байна. Насан туршидын курс байна. Тэгээ ялангуяа одоо шоронд хоригдоод гэмт хэрэг хийгээд эрхөө чөлөөгөө асуулсан хүмүүс шоронгийн курс гэж байна. За бүр одоо төлбөр мөнгөө төгөлж чадахгүй энэ бяцлаглалын курс авах боломжгүй юм. Бүр одоо энэ тэгээс бүр тийм амьдралын хүнд дор одоо хэцүү амьдралтай байгаа хүмүүс зориулсан төлбөргүй курс гэж бас байдаг шүү дээ. Бүх төрөл анги зүйл одоо хүмүүс зориулсан юм сургалтууд байд юм аа. Тэгээ энэ сургалтуудад хэрвээ энэ хүмүүс хамрагдсан бол юм гэмтэрэг янз бүр юмд орохгүй л дээ. Тэгээ яг хөө энийг одоо бид нар суур шалтгааныг хайгаад одоо дахиад ийм хүчирхийл гарахгүй талаас нь яаж ажиллах вэ гэдэг толгойгоо ажиллуулах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Тэрнээс одоо тэр хүүхдийг яг шийдэг одоо манайх ингэдэм юм л да. Энэ гэмт хэргийг ингээд яг хүмүүсийг шоронд хорсноор ингээд бүх асуудал шийднэ гэж үзээд байт. Ингээд л яг үүндээ тийм байдгүй. Яг ингээд амьдралаас ингээд одоо социалист нэг нь байсан шүү дээ. Одоо би ч өөрөө одоо Дөвдөв аймгийн байсан гаралтай хүн байгаа. Тэгээд манай сумд чинь одоо мантын чанга дэглэмтэй 20 анги гэж байдаг байгаа. Одоо ч байгаа л та. Тэгээд хүмүүсийг яадаг хөр ингээд шоронд хорчихоор бүх юм шийдэгдэн гүгэн шүү дээ. Нөгөө нэг гэмт хэрэг хийсэн гэдэг ингээд шоронд хорчдаг. Тэгтэл нөгөө хүн чинь нөгөө баахан гэмт хэрэгтнүүдтэй очиод харагдчихж байгаа байхгүй. Тэгээд тэндээс юу сурж байгаа нөхөр илүү их одоо гэмт хэрэг суралцж гарч ирдэг. Тэгээд чинь яг нийгэмшгээс илүү улам их аюултай гэмт хэрэгтнийг бэлтгэж байсан шүү дээ одоо. Социалист нийгэм. Тэгэл гарч ирэл гэмт хэрэг гэдэг. Тэгээд одоо харин бид нар арай өөр болсон байлаа. Хүмүүс нийгмийн ажилтан гэж байгаа учраас одоо 20 ангид хүртэл бяцлагал ингээд оюун санааны мэдлэг юм нэг ухаарлыг ингээд зааж байгаа учраас харьцангуй гайгүй байна. Тэрнээс л ер нь шоронд төрөөд оронгуудаа одоо бүгд ингээд окей болоод бүр сайн сайхан хүн болно гэхэд хэцүү шүү дээ. Яагаад гэвэл дандаа тэр чинь болж өгөхгүй ингээд асуудал орсон хүмүүстэй нэг дор ороодох тэдний нөлөөнд ороод буруу зам руу орчих хандлага маш их байдаг учраас одоо тэрийг шоронд харих нь одоо бүх юмны асуудлыг шийдэж байгаа юм бол бас биш шүү дээ. Энд чинь эцсийн бүх шийдэл бол биш. Яг уу аргагүй ихэнд л одоо нийгэмс тусаарлаж штэ. Тэгээ нэг ийм л бүх шалтгаан энэ цаана ийм учиртай юм байлээ. Тэгэхээр аль болох одоо энэ өөрийгөө таних энэ ёрцлын ертөнцийг таних энэ мэдлэг ухаарлыг олгож ажил бид нар энэ гэмтэр гэдэг юмыг багасгах байхаа гэж бодож байна. За тэгээд энэ гэмтэргийн талаар нэг иймэрхүү юм бодож байна. Та бүхэн энэ талаар санал бодлоо миний коммент хэсэгт үлдээгээрэй. За баярлалаа баяр та.